Энх бол даргаагаа бид нар хайгаад явж байна. Тэгэхээр их хурлын дарга алга болсон тохиолдолд их хурлын дэд дарга их хурлыг удирдах цаашаа явах боломж байгаа. Тэгээ Монголын ард түмэн их хурлын дарга Мие гомбын энх болдыг бас олоход ерэн сурвалжлах тал дээр бас туслаач гэж би бас та бүхнээсээ тусалцаа гуйж байна. За ажлын цаг дуусч 18 цаг 30 минут болсон байна. Улсын хурлын дэгийн тухай хуулиар чуулганы хуралдааны эхлээд албан ёсоор улсын хурлын дарга хаах ёстой. Тэгэхээр өнөөдрийн чуулганы хуралдаа 10 цагаас ахуулаад тодорхойгүй шалтгаанаар ингээд хуралдахгүй байна. Их хурлын гишүүд чуулганы танхимд одоо хүртэл хүлээж байна. Тийм учраас их хурлын чуулганы өнөөдрийн хуралдааныг хэрвээ хуралдуулахгүй бол албан ёсоор хаахыг бас хүсье. Эсвэл их хурлын гишүүдийг явсны дараа нууцаар хуралдах гэдэг юм уу? Энийг сайн ойлгохгүй байна. Тийм учраас энх бол даргаыг бас албан ёсоор шаардж байна. Та хуулиа биелүүлж өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг албан ёсоор хааж өгөөч гэж бас хүсэж байна. Тэгэхгүй бол их хурлын гишүүд энэ чинь ингээд байгаад байдаг явж чадахгүй юм байдалтай ингээд байна. Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар улсын хурлын дарга чуулганыхаа тухайн өдрийн хуралдааныг заавалжгүй хаах ёстой. 18 цаг 30 минут өнгөрч байна. 64% эрсцтэйгээр ингээд огт хуралдахгүй байгаад байна. Ядаж хурлын дарагт хаварж ирж хуульдаа захирагдаж хурлаа хааж өгөөч гэж бид нар хүсэж байна. Энд бас төрөө хөндлөөч. Дээрээс нь тамган газраас чинь нэг ч хүн байхгүй байна. Хуулиараа улсын хурлын тамган газар бол улсын хурлын гишүүд бүрээрхэн хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх ёстой. Ирээд 50 гишүүн ирээд сууж явах чинь нэг ч хүн ажиллаа хийхгүй, хуралдан явуулах боломжийг хангахгүй, энэ микрофон юмудаа хасааж өгөхгүй, тэгээ ажлын нөхцөл байдлыг хангахгүй. Энэ хүмүүс нэг хүнд үйлчлдэг хүмүүс юм уу? Улсын хурал нийт гишүүд үйлчлдэг хүмүүс юм уу? Гэдэг юм эргэлзээ төрж байна л да. Тийм учраас ер нь зарим хүмүүстэй ажлын хариуцлага ярих болцсон юм байна. Ер нь бол тэгээд Монгол төрийг бол ийм нөхцөл байдалд их олон жил явуулсан байна да. Оюун гишүүн. За гэхдээ ярьж чадахгүй байна. Тийм ээ 10-аас хойш ингээл хүлээгээл хийж байна. Ямар ч хэлсэн ер нь дэгийн тухай хуулийн дээр ч гэсэн дэгийн чуулган эхлүүлсэн бол бас хаах ёстой. Тэгэхээр их хурлын дарга маань орж ирээд чуулганаа хаах гэж хүлээгээ сууж байна. 900 хороо хуралдана гэдэг нь даргын зөвлөлийн хурал дээр 7 хоногт хилцэх асуудлын жагсаалтыг гаргадаг. Тэр дээр бол 900 хороо хуралдана ийм асуудал хэлсэн гэдэг бас ороогүй. Тэгэхээр ягаад 900 хороо ингээд хуралдах гэдэг энэс болоод чуулган өнөөдөр хуралдахгүй ч байгаа юм шиг тийм үйл ойлголт бий болоод байна. Тэгэхээр хуулиуд бүгд байх хэрэгтэй. Бид өөрөө хууль тогтоох дээд байгууллага. Хүлээгээл хийж байна. Эрц бүрдсэнгөө ингээд өнөөдрийн ажлын цаг дууссан. Маргааш өглөө 9 цагаас 9 цагийн дараа 10 цагаас чуулганы нэгдсэн хуралдаантай чуулган өгөр өндөрлж байна.